ээжийн зовж исэн байдлыг би 8 насн дээрээ тэр миний сэтгэлд маш том одоо шархтаагаар тэрэн дээр нь би ингээд гимшээд суулгацсан бол би 30 гараад тэрийг нөхөхгүй л явна гэсэн үг. Тэр би миний 8 наснд харж исэн ээжийг би 30 гарчаад одоо тавшруулах гэдэг яваад идэх байхгүй айгуу сонин. Тэгэхээр ер нь бол хүний тархи бол деталь тухамсар чинь маш том дата. Тийм байна. За эндээс бас нэг зүйл ингээд яригдаад юу хахад одоо Монгол уламжлалт бол одоо бүр дээр үед штэ дээр үед ингээд эрэгтэй хүүхдийг нөгөө 13 хүрэхэл бараг л насанд хүрсэн хүн юм шигээр те одоо нөгөө дээл хөөрөг юм хомын ингээд Монгол уламжлалт бол ингээд бэлддэг байжээ. Гэтэл одоо энэ нөгөө орчин цаг үед ингээд шилжээд өөрчлөгдсөн зүйл гэхээр нөгөө 13 настай эрэгтэй хүүхдийг одоо нөгөө хүүхд гэдэг өнцгөр нь хараад байгаа шүү дээ. Тэгээд уламжлалт болохоор чи яагаад тэр хүүхдийг одоо ингээ 13 нас хүрмэгцэн өөрийн гэсэн юм хомыг бэлдээд ингэж юм гэхээр яванда тэр чинь нөгөө нэг ихээсээ хүн холбоогоо таслаад тий эр хүн айл гэрийн эзэн эр хүн болноо өрх толгоолоод явнаа. Эр хүн болноо тий нийгэмд бэлдэж байгаа байдал нь багхгүй юу? Нийгэмд одоо даймаа улс их орноо хамгаалах тий тэр эр хүний үүрэг гэж байгаа штэ. Тэр зүйлд бэлдээд 13 нас хүрснээс нь хойшоо одоо нөгөө эрэгтэй хүүхдийг ээжээс хамааралтай байх байдал маш шууд ингээд багасчдаг гэх юм уу? Тэгдэг байжээ. Гэтэл одоо болохоор чи нөгөө энэ уламжлал нь нөгөө алдагдцсан. 13 настай хүүхд бол хүүхэд гэдэг өнцгөр нь арай л нөгөө хүүхдийнхээ хойноос л ингээд чаргууцалтаад байдаг чи хаана явж ийн яаж ийн гэж ингээл. За яг хөө тэр бол мэдээж орчин цаг үед бол байх ёстой асуудал боловч сэтгэл зүйчийн нэг бичсэн судалгаанаас ингээд харахад бол 8 нас хүртэл нь эрэгтэй хүүхэд ээжийнхаа сэтгэл зүйтэй ингээд хайр халамжийг авах нь зүүн хэрэг. 8 наснаас хойшоогоо аав нь хүмүүжлийг олгох хэрэгтэй. Ээж оролцохгүй гинэ. Тэ нийгэм. Аав юу өгөх вэ гэхээр тэр эрэгтэй хүүхдийг тэртээ тэргүй байгалийн амьтан байгаль дээр яаж тасж үлдэх гэдэг. Эр хүн яаж амьдрах хэвээр адаглаад нөгөө ууланд ингээд аавтайгаа явж илаа тий. Хэрвээ за чи ингээд төөрчих юм бол тий нар сар одны байрлалаар ингэж өөрийнхөө байршлыг тогтоож болдог ч юм уу. Эмэгтэй хүмүүс бид нар ер нь тийм юг зааж чадахгүй шүү дээ. Бид нар чи нөгөө ахуйнхаа яг тэрүүхэн хэсэгтэй л байгаад байгаа шүү дээ. Хүүхдэд дагуулаад ууланд ингээл яваад байгаа. Би бол мэдэхгүй. Тэр одоо аав хүү хоёрын эр хүн болгож төлөвшүүлэх хүмүүжүүлэх үйл явцыг аавд нь даатгаж өгөх хэрэгтэй юм байна л да. Одоо болохоор энэ юу айгүйх алдагдцсан. Ээж нар ингээл бүх юмд нь оролцоод байдаг. Тэгээ аав нэг загнахаар нөгөө урдуур ороод жоох ингээл хүүхд битээ загнаадаа гэл ингээл хамгаалдаг ч юм уу. Эсвэл нөгөө ээж нь хүүгээ загнахаар аав нь чи битээ хүүг загнаад хамгаалдаг. Энэ дээр ингээд нэг тийм юм зөрчил үүсээд байгаа юм шиг. Тэгээд тэгэж нөгөө өссөн хүүхд чинь гэр бүл зохиолоо. Одоо энэ бас л их л байдаг асуудал. Яг нөгөө хүүхдийнхээ хойноос ингээл нөгөө үл үзэгдэх хүн холбоогоо таслаагүй ээжнэр хүүхдийнхээ амьдрал их оролцоод идэм байна л да. Одоо тийм хадмуудын жишээ амирх байдаг шүү дээ. Насанд хүрсэн хүүгийнхээ амьдралыг заагаал оролцоол. Тэгэл нөгөө бэрээ өвчлөл, муучлал, гоочлол тий ингээд идэг. Энэ асуудал чинь нөгөө нүдэнд үл үзэгдэх их хүүгийн хүн холбоогоо таслаагүйгээс үүдэлтэй. Тэгэхээр энийг яг юу тэр уламжлал байдлаа хадгалаад юу тасалж явуулах хэрэгтэй юу? Тийм ер нь бол хүн гэдэг чинь 6 жилийн ийм циклтэйгээр сэтгэл зүй бас ингээд солигдох нийгэм наснаас ингээд тэр төрөөд 6 нас хүртэлх 7 хүртэл ер нь бол хаан шиг хүүхдээ эрхлүүл гэж байгаа шүү дээ. Энэ учиртай байхгүй юу? Хайраар дүүрэг гэж байгаа шүү дээ тий. Юу гэсэн тэр ороод одоо ингээ араатлаг байдлын тий тайван байх хэвээр гэж байгаа шүү дээ. Яг энэ төрөө 7 нас хүртэл үдсэн мэдснээ хүүхэд 12 нас хүртэл хэрэгжүүлдэг. Тэгээд 12-оос яагаад шилжилтийн нас гэж байгаа вэ гэхээр дахиад нөгөө 6 дахь жилийн цикл эхэлж байгаа байхгүй юу? Энэ нийгэм рүү гарч эхэлж байна. Өөрийгөө ингээд энэ чинь бие хүн болчлоо. Яагаад нөгөө ээжтэй өмнө нь ингээд наалдаад идэх хүүхэд чинь ээжээс авалдаад өөрийн гэсэн үзэл бодолтой нийгэм ямар байна? Ээжийн ярьж байгаа юм юу илээ гэл ингээд тунгаан бодож ингэж нийгэмшиж эхлэх тас واخгүй юу? Ер нь шилжилтийн нас нь тий. Тэгэхээр энэ үед яг хүүхэд өөрийгөө би юу илээ
хүүхдүүдтэй гэл харьцуулаад нийгэмтэйг ингээд хөл нийлүүлэх гэж ингээд эхлэл үе байхгүй юу. Яг энэ үед чинь дахиад нөгөө шинэ 6 дахь одоо 6 жилийн циклийн эхлэл 13 наснаас эхэлж байгаа. Энэ үед яг нөгөө нийгэмшиж байгаа учраас ээж бол биш аав нь ингээд дэмжих ёстой гэдэг тэр дээр үеийн одоо үг дэвсэн ямар их ухаантай байсан бэ те. Энийг бид нар ээжүүд бид нар өөрсдийн шууд сэтгэл зүйг ингээд тулгаж байгаа байдал байхгүй юу. Ер нь бол эмэгтэй хүний сэтгэл зүй чинь амар амгалан тайван одоо гэр амтан байхгүй юу. Тэр одоо хүүхэд минь ингээд нийгэмд гараа трама авчих үедээ тэрнээс тэгчих үедээ одоо ингээд бэртэж гэмтчих үедээ гэдэг энэ сэтгэлийн үүднээсээ хүүхдийг ер нь бол хорих гэдэг. Өндөг шиг дарчих гэдэг шүү дээ. Тэгэнгүүтээ энэ бол нөгөө талаас хүүхдэд маш их хортой. За энэ эмэгтэй хүний сэтгэл зүйтэй холбоотой бас бид нар ингээд хүүхдийг ингээд аюулгүй байлгах гэдэг. Бид нар ингээд амар амгалан тайван аюулгүй байдлыг эмэгтэй хүн эрхэмлэгч байхгүй юу? Энэ үндсэн бидний ингээд байглаасаа өгсөн сэтгэл зүгээ бид нар тулгаж байна. Энэ нэг байна. Хоёрд юу вэ гэхээр эмэгтэй хүмүүсийн өөрсдийн сэтгэл зүйн гэмтлүүдээс шалтгаалаад өөрөө хүүхэд наснда ч юм уу тэ одоо айлд өсөх ч юм уу хин нэгнээс шүүмжлэл авах өөртөө сэтгэл дундуур ээжүүд дутуугийн одоо ингээд хүлээн зөвшөөрөгдөөгүй хүүхэд насны далд тухамсрын тийм мэдээлэл ихтэй ээжүүд яадаг вэ гэхээр хүүхэд маань гүйцэд болоогүй. Босны дараа нийгэмд гарахгүй бол хэн нэгний шүүмжлэлийг хүлээж авбал сэтгэлийн травматай үлдэнэ гэдэг айцаасаа болоод ер нь бол ингэ бариад идэх байхгүй юу. Хүүхэд маань одоо нийгэмд яг боловсрсны дараа гоё болсны дараа гарах ёстой мэтэр энийг үл ухамсарлахуугаараа ингэж үлддэг. Яг үүндээ тийм ээжүүдтэйгээ ажиллаж үзсэн. Тэгэхээр өөрсдөө хүлээн зөвшөөрөгдөж байгаагүй кодтой. Тэгэхээр нийгэмдэрээ гараад ямарваа нэгэн бэрхшээл гараад ирэхээр хүүхэд маань тэрийг давж чадахгүйгээр сэтгэл нь гэмтчих үедээ. Тэгээд тэрээсээ болоод зөрчилд орчих үедээ гэдэг ийм айдас ер нь бол энээсээ болоод хүүхдийг ингээд юмд нь оролцоод ингээ харих гээд идэг аахгүй. Чи тэгвэл тгий шүү ингэвэл ингэ шүү гэл өөрөө заах гэдэг. Яг үнэндээ тэр бол хүүхдэд биш өөрт нь байгаа айцаараа хүүхдийн амьдралыг ингээд тэгээд нөгөө ээжийн ямар байдал ингээ хүүхдийг ямар ч юм сэтгэлийн чадамжгүй болгодгоо гэхлээр би ингэдэг байсан байхгүй ээжтэй ингээл очивол ээж надад нэг ийм асуудал тулгарчлаа гэх хэлэхээр манай ээж тэнд хамт шаналдаг гэсэн байхгүй. Ээж нар яг хамт туулах хэрэгтэй гэж бодоод хамт шаналаад идэг. Тийм тэгэнгүүт чинь би эргээд өөрийнхөө нөгөө нэг энэ шаналж исэн шаналгаан дээр ээжигээ би шаналгачлаа шүү гэсэн энэ нэрийн төвшинчсэн сэтгэл зүйн төвшинчсэн давхар ачаатай болчихж байгаа байхгүй. Тэгээ би өөргөө шийтгэлэхгүй ээжигээ би шаналгасан мүү үг толчж байгаа байхгүй. Тийм. Яг наад чинь баггүй юу ээжүүд нөгөө айцаасаа болоод ингэ бариад байгаа байхгүй юу. Хэрвээ хүүхэд нь зөрчилд орох хүүхэд нийгмийн дарамт үзэх юм бол ээж нь шаналх гэдэг нь ягаад гэвэл ээжийн травмаас идэх гэдэг байгаа байхгүй юу. Эндээс нэрээ харахад одоо нөгөө гэр бүлийн хүчирхийлэлд амьдардаг эмэгтэйчүүд байдаг штэ. Тэднэрээс ингээд асуудаг байхгүй юу. Яагаад гэр бүлийнхэндээ хилээд тусламж хүсээд энэ зүйлээс гарч болдгүй юм бэ гэж бид нэр бүгд ингэ боддог штэ. Тэнгүү тэр хүмүүсийн хамгийн түрүүнд хариулдаг хариулт нь ээж аавынхаа зовоогоод яах вэ гэж бодоод хэлэхгүй нуудаг. За энэ бол ээжүүд болон аавууд шууд өөрсдийн сэтгэл зүй дээр л ажиллах асуудал. Энэ бол хүүхдийн асуудал биш байхгүй юу. Хүүхэд нийгэмтэйгээ харьцаж даван туулах ёстой зүйлийг туулаад буруу болон зөв зүйлийг ялгаад буруу ингээд алдсан зүйл дээр нь буруу байсан байна. Тэрнийг одоо яаж хийвэр зөв байх вэ гэдэг туршлага ингээд аяандаа суух ёстой байтал тэр алдаа болгон дээр ээжүүд өөрсдөө ингээд шархлаад иддэг, өөрсдөө ингээд зовоод иддэг болохоор эргээд хүүхэд нь муу хүүхэд болж хуурах гэдэг ш. Тэгэхээр хүүхдүүд нөгөө үйлдэл авах, бие даах ингээд бие суул тавьж эргчүүлөөдөө явах сэтгэл зүйн хувь тэр болгоно ингээд хомигдоод идэг болохоор ер нь бол ингээд тэр болгон дээр хяналт тавиад ингээд шаналгаатай хэцүү санагдаад ивэл ээж аавууд бол ер нь бол өөрсдөө сэтгэл зүйг ер нь анхаарч үзэх хэрэгтэй. Тий. Хүүхдүүд бол одоо төгс төгөлдөр
алдаагүйгээр шууд амжилтанд хүрдэг хүн гэдэг чинь бараг л одоо байхгүй илгүй дээ. Энэ тархины тогтолцоо чинь өөрөө алдан суралцдаг тийм онцлогтой. Хэрвээ ямар ч алдаагүйгээр суралцдаг тархи бол тэр бол асуудалтай тархи байхгүй яг үнэндээ. Тийм шүү дээ. Тэгэхээр ерөөсөө л алдах хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ бид нар мэдээж хүүхдийг ингэ салан задгаа явуулахгүй шүү дээ мэдээж. Тэ. Гэхдээ хэд хянах, хэд шаналн зовох бидний энэ сэтгэл зүйн байдал хүүхдэд ер нь бол сөргөөр нөлөөлдөг. Эргээд маш их дарамт болдог. Бид нар ингээд хүүхдэд чиглүүлэх хэрэгтэй байхгүй юу? Чиглүүлээл зүгээр өөрөөр нь шийдвэрээ гаргуулах хэрэгтэй. За одоо энэ дээр ингээд зөвхөн ингээд хүүхэд ингээд яригадаад хүүхэд биш одоо ингээд насанд хүрсэн хүн болвол одоо ямар ч аврал гарцгүй гэсэн ойлголт авчих вэ? Бас үгүй юм а тий. Хэдийн нас хүүхэд нас чинь тийм зүйлийг одоо бидний ярьж байгаа зүйл маань хүүхдүүдтэй тийм зүйлийг өвлүүлэхгүй тулд сэргийлэхийн тулд ярьж байгаа боловч за нэгэнд та бага наснда эдгээр зүйлийг мэдрээд шарх аваад өссөн байлаа гэхэд өдий одоо 30 гарсан хэдэн ч настай байж болно 40 гарсан байсан байж болно. Энэ хүүхдийн тэр одоо 40-тэй хүн 50-тай хүний дотор бас нэг шарх авсан бяцхан хүүхэд л амьдарч байгаа шүү дээ. Тэрийг засах боломжтой. Ер нь бол бид нар ингээ хүүхдэдээ шарх өгөхгүй, хүүхдэдээ өөрийнхөө хүүхд байхдаа хэцүү тулсан амьдралыг туулуулахгүй гэдэг энэ ээж болгоно, аа болгоно энийг л хийгээд юм байна. Би ингээ хүүхд байхдаа тэгжсэн чинь энэ бол айгүй хамгийн том зовлон. Тэгэхээр энийгээ би хүүхдэдээ үзүүлэхгүй гэж боддог. Гэтэл тэр хүүхдэд яг нөгөөх нь хэрэгцээтэй юм уу гэвэл үгүй. Зөрчлүүд гарна. Тэгэхээр ер нь бол ээж аавууд өөрсдийнхөө нөгөө дутууг нөхөх гээд идэг байхгүй юу хүүхдээр нь. Хэрвээ өөрөө нөгөө материалын дутагдaltaй ядуу өссөн бол хүүхдтэй нөгөө тэрийгэл хангалуун өгөөдөө ингээд нөгөө хүүхдээ гэртээ орхичаад өөрөө нөгөө гадуур дотор ажил хийгээл гүчнэ. Тэгэхээр хүүхд нөгөө хараар тутчихдаг байхгүй юу. Тэгэхээр ер нь бол тэр бол одоо ингээд өрөөсгөл. Тэгэхээр ээж аавууд өөрсдийн сэтгэл зүй дээр ажиллах хэрэгтэй юм байна. Өөр дээрээ ажил. Чиний амар амгалан тайван байдлыг харж өссөн хүүхдийн тархи өөрөө амар амгалан орчин аюулгүй хүүхдийн одоо ямар ч одоо үйлдэл хийж өөртөө ихтгэлтэй өсдөг байхгүй. Тэгэхээр миний сэтгэл зүй амар амгалан байвал миний гэр бүлийн уур амьсгал бол амар амгалан хүүхд тайван сэтгэл зүйтэй өөрөө бүх зүйлээ итгэлтэйгээр хийх нүр баардан байдал нь ингээд сууж эхэлдэг. Үгээ ч гэсэн итгэлтэйгээр одоо илэрхийлэх юм уу те. Тэгэхээр ерөнхийдөө бид нар өөрсдийн сэтгэл зүйн байдал тогтворгүй байвал өөрсдөө л ажиллах хэрэгтэй. Тийм ээ. Одоо миний уур хүрээд байвал гаднаасаа шалтгааны биш жишээ нь дотроосоо харагдсан. Миний нэг зүйл болохгүй учраас уур хэлбэрээр ирэлтэрч байгаа ш. Тэрнээс ш яг уур гэдэг уурны цаана нь асуудал нь юу вэ гэдгийг олох хэрэгтэй болж байна тий. Одоо ингээ уур хөөрөх те хүнтэй хэрэлдэж муудалцах энэ зүйлүүд яг өнөөгийн 21-р зуунд болохоор биднэрт тийм дайн дайжиг яг үндэ бид манай улсад байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Ямарваа нэг надад араатан дайрах гэдэг зүйл байхгүй. Амар аюултай орчин. Аюултай зүйл байхгүй байна. Энэ бол яг үнэндээ тэр хэмжээний дүүцгүүц хэмжээний би ингээ ууртай байх юм бол энэ сэтгэл зүйн дотоод асуудлаасаа үүсэж байгаа. Хүн ингээд ууралж болно бодит байдлаасаа болоод надад үнэхээр хин нэгэн ингээд дайрж намайг ингээд цохих гол те давчлаад байвал би өөрийгөө хамгаалах нь энэ бол мэдээж одоо амтланлаг миний инстинкт. Гэтэл миний орчинд те зүгээр л хүүхэд хичээл хийгээгүй байхын байгаагийн төлөө ч юм уу гэр орон зөвхөн жохон эмх замраагүй байвал би тэрэн дараа бүр амар ууралж асч ивэл энэ бол гэр орон тэр гадны нөлөөнөөс хамааралгүйгээр миний дотоодд байгаа асуудал тий. Ягаад гэвэл тийм орчинд тайван сууж байгаа хүмүүс маш их байгаа. Тий. Тэгэхээр энэ бол надтай холбоотой асуудал байхгүй. Тэгэхээр би өөрийнхөө дотоод байдлыг ухаж судлах хэрэгтэй. Тийм байна. Дүгнэж сурах юм байна. Дүгнэж одоо судлах хэрэгтэй. Уураа ингээд өдөрт гэж байгаа нь уураа ингээд бид нар ингээд ойлгоод идэг. Уур гэдэг чинь тусдаа ингээд гарч ирээл энэ үед ингээд хавчиж би барина гэж ойлгоод идэг. Үгүй байхгүй юу? Энэ уурлж байгаа шалтгааныг ойлгож тэрийгэ тайлах хэрэгтэй байхгүй юу? Учир шалтгааныг хүмүүс ингэ боддог. Гэр оронд ийм замраагүй болохоор ууралж байна. Хүүхэд болохоор хэвийн биш үйлдэл хийгээд ингээд сахилахгүй даа болохоор би ууралж ингэ боддог.
Яг үнэндээ энэ бол ерөөсөө шалтгаан биш байдаг. Ажлаад ирэхээрээ шал өөр шалтгаануудтай байдаг байхгүй юу? Тэгээ нөгөө эмэгтэйчүүд маань бас нөгөө нөхөртөө ингээд айгуух сэтгэл дундуур байдал, уурлах байдал байгаад байгаа штэ. Нэг бол нөхөрлөөгөө ингээд түрүүн хэлсэн шиг болохгүй хилээ гаргашдаг. Нэг болохоор уур нь хүрхээрээ дууга хураагаад мэдрэмжээ гаргахгүйгээр дотооддоо залхичдаг. За тэгэж явсны эцэс тэр их залхигдсан зүйл чинь гинт нэг өдөр тесэрч дэлбэрнэ дээ. За одоо би энэ дээр одоо үйлчлүүлэгчд одоо үзэгчд нарт нэг зүйлийг хэлмээр байна. Хэрвээ байнгын одоо хажуудах хүн чинь тий ууртай байх юм бол ирээдүйд 2 юм 3 зүйл хүлээж байгаа. За ямар 3? Хамгийн түрүүнд уураа дотроо барьж байгаа хүн одоо нэг өдөр дэлбэрнэ. Огцом юу ч хэлж болно. Тий. Тэр хүн одоо хүний сэтгэл чинь максимум хэмжээ гэж байгаа. Тэсэх, төвчтэй чадвар, дэд хязгаар, дэлбэр. Ер нь бол дэлбэрсэн үедээ аимшигтайгаар дэлбэрч маш том хэрүүл болно. Нэгт. Хоёрд ирээдүйд өвдөх биеэрээ гарна. Уур гэдэг чинь. Өвчнөөрөө зовнолтой. Магадгүй хавдрын түвшинд ч хүрэх магадaltaй. Ер нь бол ийм ирээдүйг хүлээж идэх байхгүй юу? Гурав дахь нь юу вэ гэхээр хүүхдүүд чинь ирээдүйд чиний санснаар биш тэ нийгэмд одоо сөрөг тэ тайван биш одоо тийм ирээдүйн хүүхдүүдийн хүмүүжил чинь чиний санснаас огт өөр төсөөлшгүй муу байх магадaltaй. Ийм 3 зүйл хүлээж идэг. Тийм болохоор энэ ууртай байдал төр хүн бол ажиллах ёстой. Хэрвээ хажуудхаа химлэл гоочлол тэр хүний уурыг үе хүргэж байвал тэ эхнэрээ шүүмжлэх ч юм уу нөхрөө шүүмжлэх энэ хань ижлийг ингээ химлээд байгаа хүмүүс бол анхаараасаа гэж хүсэж байна. Ирээдүйд чамайг хүлээж байгаа ийм 3 зүйл байдаг байхгүй юу? Тэгэхээр тэр хүн яагаад ууралж байгаа тий ингээд хамтарч ингээ ойлгож өгөөсөө. Ер нь яагаад хүн ууралдаг вэ гэхээр 3 ийм шалтгаанууд байдаг байхгүй юу? Миний одоо ингээд яг ойлгосноор тухайн хүн маш олон удаа хувийн орон зай алдагтаад тий ер нь өөрийнхөө байгаа хэмжээнээс тоогуур гэдэг мэдрэмжийг үргэлжлэн авсан хүн эсвэл энэ нэг хоёр дахь нь үйл тоогдож хинж биш гэдэг мэдрэмж тий шүүмжлэл гэдэг чинь ер нь бол тий байгаагаасаа доогуур мэдрэх зүйл шүү дээ. Энэ эсвэл тийм ууртай орчинд ингээ басаар байгаа тэр нь ингээ далт хумсарч суучих жишээний. Тэгэхээр энэ бол бүр багасаа ч юм уу олон удаагийн давтамжтай байдлаасаа ууртай хүн гардаг байхгүй юу? Тэгэхээр ер нь бол их огцом ууртай хүүхдүүдийг ингээл зодох ч юм уу хүүхдүүдийг хэд шүүмжлэх байвал ирээдүйд хүүхдүүдийн сэтгэл зүйн эрүүл мэнд харилцаа тэгээ энэ болгон дээр нь сөргөөр нөлөөлдөг сүрийг бид нар өнөөдөр тавьж байгаа. Хэрвээ нөхрөө ингээд байнга ингээд шүүмжлээл гомдлол тий бид нар ингээд үгүйсгээл уурыг хүргээд байвал ирээдүйд дахиад нөгөө 3 зүйл чинь дахиад одоо тэр зүйл чинь гарах байхгүй. Одоо бид нар ямар үр тарьж ийн тэрнийхээ жимс тэрний одоо ургасан зүйлийг ирээдүйд ингээд хурааж авна гэсэн үг. Тэгэхээр энэ уурлах байдал, уурын харилцаа чинь хэвийн зүйл бол мэдээж биш тий бүгдээрээ л мэдж байгаа. Тэгэхдээ энэ зүйлийг би уураа гаргахгүй гэл дотроо барина гэдэг чинь бас маш том хороо уршигтай. Тэгжээснээс ураа гаргасчихсан бас зөв юм шиг тий. Тэгэхээр энэ дотроож барьж болохгүй, гаднаач гаргаж болохгүй ямар ч байсан эннийхээ учир шалтгааныг бид нар тайлбарлах хэрэгтэй тийм ээ. Бид нар яг нөгөө эцэг эхчүүд болохоор хүүхдийг ингээд зодод зохихол хүчирхийлэл гэж бодоод байдаг шүү дээ. Тэнгүүд яг орчин үеийн сэтгэл зүйн судалгаагаар болохоор хүүхдэд нөгөө орхигдох мэдрэмж байгаа шүү дээ. Үл тоогдох гэдэг бол яг энэ сэтгэл зүйн хувьд тэр ингээд зохиод авахаас илүү хамгийн их хүчирхийлэл, хамгийн их сэтгэл зүйн шарахыг өгд юм байна л да. Үл тоон гэхээр яадаг гэхээр одоо өөрөө юм сэтгэл готралтай, депресстэй ээж аав болохоор ямар ч нүрийн хувирлгүй болчихдог. Хүүхэд юм асуугаад ихээр ингээд
инглисэн үр царайтай. Тэгэл ингээл инглисэн хүн. Тэр хүүхэд нөгөө нэг анхдагч дахиараа ээжийнхаа царай төрхийг аавынхаа царай төрхийг уншиж байгаа штэ. Тэнгүүт энэ хүн надад хариулахгүй байна. Намайг тоохгүй байна. Би юм үл тоогдсон. Би юм орхигдсон хүн юм байна гэд ингээд мэдрээд ирэхээрээ маш их хүчрхийлэл ингэ сэтгэл зүйдээ амсч идэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр хүн эцэг их хүн өөрөө өөртөө анхаарад харилцаа хандлага дээр анхаарад тэгээд бас одоо манай охин яг ингээд 9-12 настай шилжилтийн үед тавьж байгаа байхгүй. Тэг ингээд хэлдэг юм юу гэхээр ээж эн чинь одоо миний өмсөх хувцас штэ. Эн чинь миний царай төрөх штэ. Одоо эн чинь миний аам штэ тий. Энэ миний дүр төрх. Тий. Энэ одоо би ингээд энэ хоол ингээд идэх чахаа танд ямар хамаатай ингээд. Өөрөө илэрхийлээ. Тэгэхээр тэр хүн яаж ирэхээр би хувь хүн штэ. Надад тийм орон зай байна штэ гэ тий. Тэнгүүт би өөр дээрээ юу ажилласан бэхээр би нөгөө маш хүлцэнгүй байсан. Хүлцэнгүй байна гэдэг маань өөрөө бас нэг хүний травмад үзүүлж байгаа мэдрэлийн тогтолцооны хариу үйлдэл юм байна. Хүлцэнгүй байдал өөрөө бас депресс буюу сэтгэл гутралын хариу үйлдэл юм байна. Тэр дахны мэдрэлийн тогтолцоо ямар ч байдлаар өөрийгөө хамгаалах чадамжгүй болоод ирэхээр хүлцэнгүй болдог. Айлс хөлтөд эхэлт юм. Тэгээ маш одоо манай аавч нар ч гэсэн маш хүлцэнгүй байхгүй юу. Тэгээл ингээл ямар ч зүйл болж исэн өөрийгөө ингээ хамгаалахгүй те өөрийнхөө ингээ хэл хязгаарыг тавьж чадахгүй өөрийнхөө хувийн орон зай хөндөөлж чадахгүй ингээл нөхөр архиугаад ирвэл энэ хүн одоо гадуур дотор өөр хүнтэй явуулахгүй болоо доо. За ингээд архиугаад гэртээ ирж байгаа нь яамаа гэд тэр зүйлийг хүлэн зөвшөөрөөд өөртөө байг ингэж халтааж идэгтэй. Тэгэл би ингээл багтаа ингээл одоо ингээд хамгийн энгийн жишээ ингэдэг штэ. Хүүхэд одоо ингээл тоглоомоо ингээл өөхгүй байвал шууд ингээл аваад өгчдөг штэ. Тэр ямар жишээ ингээд сэтгэл зүйд дурж исэн гэхээр тий шууд үг гээл өгч. Шууд ингээл танаа найз чи ирээд цүнхнээс чинь те зөвшөөрөлгүйгээр би энэ уруулын будгийг чи хэрэглээ гэж авчвал ямар санагдах вэ те. Яг тэрнтэй адилхан байхгүй. Хүүхэд болохоор бид нар ингээд хувийн орон зайг хүндэлдэггүй. Тэгээд би ингээл баян ингээл хувийн орон зайд ингээ халтуулаад исэн чинь маш хууртай болоод эхэлсэн юм хэлээ л дээ. Тэгээд нөгөө нэг тэр ингээ халтуулаад эхлэхээр өөрийн үнцэнгүй болдог. Өөрийн үнэлэмжгүй болдог. Ямар нэгэн энгийн амьдралын зүйлийг юу яадаг. Бүр нэг сайхан одоо ингээл нөхөр ингээл халамжлал хоол хийгээл өгөхтэй. Бүр ингээл ямар сайхан юм бэ гээл те ийм нөхрийг алдаж болохгүй гээл те. Тэгэл маш хүлцэнгүй байдаг те. Тэгэхээр хүүхдтэй бид нар одоо би ингээд охиндоо зарим нэгэн зүйлсийг хүлээн зөвшөөрдөг байхгүй юу. Жишээлбэл манай охин ингээд надтай ингээд зүв бусаар ингээд харьцвал хүүхдэд ингэж хэлж өгөх ёстой гинэ. Чи одоо ингээд хүссэн болгоно ээждээ хэлж болно. Гэхдээ гэдэг үгийг ашиглаж болохгүй. Гэхдээ гэдэг үг маань өмнөх өгүүлбэр байгаа штэ. Хүссэн болгоно ээждээ хэлж болно гэдэг үгийг үүсгэжтэй юм. Бас гэдэг үгийг ашиглах ёстой юм. Би нэг нөө хүүхдийн одоо ийм сургалтнаас олж авсан байхгүй юу. Тэгээ бас гингүүтээ чи ээждээ ийм үг хэлхийг ээж нь зөвшөөрөхгүй гэх ингэж хэлж өгөх хэрэгтэй юм л та. Тэгээд би ингээд өөрөө хэлэх хязгаарыг хүүхдэд заагаад чи ээждээ муухай үг хэлмээргүй байна ингээ хэлчихэнгүүт хүүхэд эргээд найз нь тэр хүүхдэд муухай үг хэлэхээр надаас үлгэр жишээ авчиж штэ. Найзаа чи надад тийм үг хэлхийг зөвшөөрөхгүй те. Аль эсвэл миний одоо хүндлэг зураасаа даваад байна гэдэг тэр хүүхд цаанаасаа мэдэрч байгаа байхгүй юу. Тийм. Тэгэхээр эцэг их хүн өөрөө хүндлийн зураасаа өөртөө хүндэлж хүүхдэд одоо үлгэрлэж харуулж ирснээр тэр хүүхэд өөрөө эргээд тийм зураастай болт юм. Манай ээж дээр харилцаанд үүсгэд манай ээж гэл тэгдэг минь тэгдэг гэл тэгдэг байсан байгаа байхгүй. Тэнгүүт эргээд тэнгүүт би хүн болгонд тэгдэг хүлцэнгүй. Тэгэл одоо ингээл нэг найз ирээд намайг дээрлэхжсэн гэсэн би найзлаа л хэдэн жилээр явж байгаа юм шүү дээ гээл зөвшөөрөөд байдаг. Тэнгүүт эргээд би охиндоо чи ээжтэйгээ ингэж харьцвал болохгүй гингүүт тэр хүүхэд өөртөө тэр зүйлийг хүлээн зөвшөөрдөг болт юм. За яг жоох юм чи наа чи юугаа уучраа мэддэг ингээд өнгөрөөгөөд байдаг маань бас буруу. Нөгөө хайр ихтүүл бас их нөгөө хор болоод байгаа шүү дээ тий. Хайр ихтүүл. За энэ одоо хүүхдийн яриа өөрөө хүссэн үсээгүй нөгөө гэр бүлийн сэдв рүү яалтчгүй ордог. Хүүхэд гэдэг чинь насанд түрээд гэр бүл зохион. Хүүхэд насандаа авсан нөгөө травмагаараа гэр бүлийн амьдралын зөрчил үүсээд байгаа. Эндээс ингээд харахад одоо манай Монголд гэр бүл салалт маш их байгаа. Маш их гэр бүл салалт байна. Гэхдээ энэ гэр бүл салалтын учир шалтгааныг одоо бодохдоо
энэ инхүүлэн гэдэг хүн айгүй муу хүн юм, энэ солонгоо гэдэг хүн айгүй муу хүн гэж харж үзэхээс илүүтэй инхүүлэн гэдэг хүний бага насны амьдрал ямар байгаа, тэр нь ямар хэлбэрээр илрээд байгаа юм. Миний бага насны амьдрал ямар байгаад ямар хэлбэрээр илрээд энэ хоёр зөрчил үүсэж байгаа юм бэ гэдгийг харах юм бол уг нь гэр бүл салалт багасах юм шиг санагддаг. Тий. Ер нь бол одоо ээж аавууд биш үү? Өөрийн сэтгэл зүйн савлгаан дээр докторгүй байдал дээр эхлээд өөртөө л ажил гэж хэлмээр байна. За бид нар ингээд сэтгэл зүйн савлгаанаасаа болоод нэг бол хүүхдээ ингээд хэд эрхлүүлээл чи бол өстой бурхан шүү гээл те хайртай шүү гээл тэгжсэн маргааш нь гинт ингээл уурлаад хүүхдээ хувийн орон зай руу ороод ийн. Нэг бол дээшээ нэг бол доошоо. Энэ бол хүүхдэд ойлгомжгүй байдлыг үүсгэхээс гадна төөрөлдөн. Дээрээс нь энэ бол маш том ойлгомжгүй травманууд үүсгэж байгаа. Тэгэхээр хүүхд яах ёстойгоо мэддэггүй, ямар загвар суулгахаа мэддэггүй, бас л нөгөө савлгаатай хүн болох гээд нь шүү дээ. Тэгэхээр ээжүүдийн дундыг баримтлах ёстой. Дунд дээшээ хэд дээшээч биш, хэд доошооч биш, тэ? Тэгэнгүүтээ яг нөгөө инхүүлэнгийн ярьж байгаа нь зүг байхгүй юу? Энэ дүрм бол байх ёстой. Бусдын хувийн орон зай болон чиний хувийн орон зай гэдэг чинь энэ байхгүй юу? Тэгэхээр чи юмаа ингээд эмхэл цэцэгцлэхгүй яваад байгаа байдал чинь мөн чиний одоо энэ эмх замбраагүй байдал бусдад бас ингэ сөргөөр нөлөөлдөг. Тийм болохоор хувь хүн өөрөө эмх цэгцтэй байх ёстой гэдэг ийм дүрм багаасаа бид нар ингээд дүрм журамтай байх ёстой. Тэгэл ядарч ийн зүгээр тэгвэл ээж нь хичээл чи ингэ хийхгүй байж болно гэл өнөөдөр тэгснэ тэр хүүхдээ ингээд салан задгаа болоод ингээл бие сул тавиал уурлаад тэ хөвтчлээ. Тэгэнгүүтээ маргааш нь хүшээ. Чи яагаад ингээд замраагүй говц чинь яасан нэм дэвтэр ном чинь яасан ингээд заваа юм бэ гэж бид нар ингээд бохор заваа дуудаал. Бохор заваа ингээл ийм байдал өөрсдөө хүсгдэг. Яг үнэндээ биш үү? Өөрсдөө ийм сүрийн тавьдаг байхгүй юу? Тэгэхээр хэд дээшээ бөөцөлгөж хэд доошоо бид нар ингээ бас оруулцдаг хүүхдийг доошоо оруулаад тэгснэ гид ингээ тэнгэрийн амтан шиг ингээ хайрлж ингээл ингээд идэг. Энэ бол яг үндэ миний сэтгэл зүйн савлгаа. Тэгэхээр ингээ хүүхдүүдэд бид нар дундыг баримтлах хэрэгтэй. Хэд өвлгөх биш, хэд доошоо биш те. Шүүмжлэх үе бид нарт мэдээж байх ёстой. Яагаад гэвэл үйлдэл болгон дээр нь бид нар чиглэл үзүүлээд тэр чиглэлийг ингээ зөрчиж ивэл ань чин буруу шүү гэдгийг яг нөгөө том хүнтэй харьцаж байгаа юм шиг л ойлгуулж өгөх хэрэгтэй тий. Бид нар одоо ээж байна, хүүхэдтэй байна. За хэдэн жилийн дараа миний хүүхэд том болноо, нас бий төрнэ. Өөрийн амьдрал зохионоо, хүү охтууд маань том боллоо. Тэгэхээр би өөрөө хүүхдүүдийнхээ хувьд ээж нь боловч миний гэр бүл шинээр нэмэгдсэн гэр бүлийн гишүүний хувьд нөгөө хадам ээж гэдэг дүр бий болно. За нийгэмдэр нөгөө сайн хадам ээж, муу хадам ээж кинонууд айгүйх гардаг. Нэг хэсэг чинь нөгөө солонгос савангийн дүр айгүйх гарлаа штэ. Тэгэл энэ солонгос савангийн дүр чинь дээр гарч байгаа хадам ээж нар чинь ямар амар юм бэ гэдээсэн чинь одоо энэ нийгэмдэр амар хадам ээжүүд айгүй олон байна. Хүүхдийн амьдралд оролцоод ингээд тэгэл одоо нөгөө гэр бүл салж байгаа шалтгаануудын хүмүүс ингээд бичиж байгаа шалтгаанууд хатам ээж ингээд тэгээд энэ гэсэн юмнууд айгүйх байдаг. Тийм. Энэ одоо яг ер нь бол одоо би ингээд хэлмээр байгаа байхгүй юу, залуу хосууд болон эмэгтэй хүмүүс энэ хадмын талаар бол нөхрийн харилцаа ингээд эвдээд айгүй их ирж уулздаг байхгүй юу. Тэгэхээр тэр эмэгтэйчүүдийн дийлэнх ирдэг сэдвүүн юу вэ гэхээр хадам одоо нөгөө нөхөр маань миний талд биш байна. Хадам ээжийн талд. Хадам ээжийн талд ээжийнхаа үгэндээ ороод байна. Намайг хамгаалахгүй байна гэдэг байхгүй. Миний үгэнд ядаж тэ намайг сонсохгүй. Сонсохгүй нь ядаж тэр өөрсдийн гэрд намайг ингэ доошоо хийгээд байна. Үн цэнгүү байлгаад ингэж байгаа байхгүй. Энэ зүйл дээр ингээд би эрэгтэйчүүд хэлмээр байна. Ямар ч тохиолдолд одоо чиний сонгож авсан эмэгтэй хүн чинь чи хамгаалах хэрэгтэй байхгүй юу? Чиний гэр бүлийн чи хамгааллаа гэдэг чинь чи ээжээс урвж байгаа зүйл биш. Энэ бол тэгэхээр бид нар ээжтэй ч гэсэн өөрсдийн гэр бүлийн хувийн орон зай байгаа шүү гэдгийг бид нар ээлдгээрээ ойлгох хэрэгтэй. Энэ бол миний сонгож
тэ хайртай болж суусан хүн маань байгаамаа. Та энийг тэ хүлээж авахыг би хүсэж байна. Ээжтэй ингээд тэгж хэлж чаддаггүй. Ингээд эрэгтэйчүүд бол нөгөө ээжийнхаа үгэнд жоохон автах гэдэг багхгүй. Яагаад гэвэл эхнэрийн үгээр байвал тэд нар чинь нөгөө ээжигээ тоогоогүй сул дорой гэдэг тийм мэдрэмж, үнэлэмж нь ингээ буурах гэдэг болохоор чи сайн байгаагүй, би ингээ үнэлэмж маань ингээ буугаад байгаа гэдэг юм дотоод тийм нөгөө мэдрэмжүүдээс болоод эхнэрүүгээ ингээ дайраад идэг те. Тэгэхээр энэ үед юу вэ гэхээр эмэгтэй хүний хувьд намайг хамгаалах хүн маань миний нөхөр болох ёстой шүү дээ. Яагаад гэвэл би танихгүй айл дээр очсон байгаа. Тэр цоошин орчин миний ээжээс шал өөр ээж тэнд байгаад байна те. Тэгэхээр тэнд би ингээд хичээгээд шүү дээ. Ингээд тохируулах гал өөрийгөө ингээд алин болгон тэгэж тохируулж амьдрах үедээ би чинь бас хувь хүн миний орон зай байх ёстой. Тэгэхээр төрүүлж ер нь бол нөхрөөд эхнэрийн хувийн орон зайг тогтоогоод өгсөг гэдэг. Тэгэхээр энд нэг нуугдмал ийм сэтгэлийн ийм асуудлууд байдаг. Тэр нуугдмал асуудлууд юу вэ гэхээр тэр хадам ээжүүд биш үү? Хадам ээжүүдийн өөрсдийн сэтгэлийн асуудал бас давхар байдаг байхгүй юу? Тэгээ тэрийг хүүхдийнхээ амьдрал дээр хэрэгжүүлж. Тий. Жишээ нь миний хүү бол би тэгэж өсөж ийсэн. Яаж чамайг хайрлаж өсгөлөө гэж. Тий, яаж би бүхнээ чамд зориулж исэн. Тий, одоо ингээд энэ нэг нөхцөл байгаад байна. Би ингээд маш их ядарч чамайг өсгсөн. Гэтэл чи тэрийг өгн надад хайраа өгж хариулах ёстой байдал чи тэр эмэгтэйгийн хойноос яваад ин гэдэг юм далд хардалт байгаад байгаа байхгүй юу? Дээрээс нь өөртөө сэтгэл ханамжгүй ээж бас байгаад байна. Өөртөө сэтгэл ханамжгүй ээж чинь тэ хүүхдүүд нь төгс байхыг шаарддаг. Тэд нар ингээ гоё төгс байвал өөрийнх нь сэтгэл нь ингээ таавширч гоё болох гээд байна л да тий. Хүүхд одоо ингээд хүүгийн маань хувцсыг ингээд ихнэр нь угаахгүй байна. Гэр орон нь тийм байна гэд айгүй их шүүмжлэл хадам ээж нар талаас ирдэм байна. Тэгэхээр миний хүүхдийг над шиг ерөөсөй хайрлахгүй байна гэдэг багхгүй. Тэгэхээр баг өөрийнхөө хүүхдийг нэг айлын гоё ингээ өсөж өгсөн охины хүүхэд нь болгож оруулах гэдэг ингээд баг шахаад идэг багхгүй. Энэ бол байж боломгүй зүйл. Тэр бол таны л хүүхдээ авахгүйс биш. Тэр айлын охины гэр эзэн штэ. Биш байхгүй юу? Эзэн хариуцлагатай байна шүү. Тий. Тэгэхээр тэр айлын эзэн ноён нуруу гэдгийг тэр статус дээр нь үлдээж өгөх хэрэгтэй байхгүй юу? Тийм. Тий. Тэхгүй. Одоо ингээ миний хүү чинь өдрийн тутан хоол иддэг. Чи одоо ингээ хоол ундаггүй явж гин нөгөө эхнэр чи хоол хийж өгч байгаа мó гээл нэг яг гэртээ хоол мол хийгээл өөрөө нэг гоё ээж болох гэдэг юм тий. Энэ болгон дээр чинь би чамааг илүү хайрладаг. Чиний эхнэр чинь тийм биш шүү гэдэг далдуур нэг юм явагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь бол тийм нөгөө айлын бэрүүдэд ингээ хэлэхэд тийм хэцүү хадам ээжтэй бэрүүдэд хэлэхэд тэр хадам ээжийн сэтгэл ханамжгүй байдал ер нь бол танаас хамааралгүй шүү гэдгийг хэлээ. Тий. Тэр бол буруу биш шүү. Тий, таны буруу биш. Энэ бол тэр хүний өөрийнх нь сэтгэл зүйн асуудал байгаад байна. Тий. Тэгэхээр энэ бол тэр хүний өөрийнхөө асуудал учраас энэ бол миний хувийн амьдрал надад хамааралгүй юм байна. Өөр дээр тусгаж авахгүйгээр тэр одоо өөрийнхөө бүтээж тэ хамт ингээд нэгэнд ингээд гэр бүл болоод суусан амьдралыг тэг хариуцлагатайгаар ингээд авч үлдээд тэ цаашдаа ингээд яваасаа гэж би хүсэж байна. Автахгүй байх хэрэгтэй. Хадам ээжийн үг болон үйлдэлийг өөртөө хэд автаж тусгаж байгаа тэр айлын бэр байгаа шүү дээ. Энэ хүн бас өөрөө хүнээс тэр хүний үн цэн нь хүний хандлагаараа хэмжигдээд байна. Хүнээс хамааралтай байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр бэрд бас асуудал байна. Сэтгэлийн хувьд тий. Тэгэхээр энэ хүн өөрөө үнэлэмжэнд хэд анхаардаг хин нэгэнд сэтгэлд нийцэх. Тэгээ тэр хүний бодол, тэр хүний одоо хандлагаас хамааралтай сэтгэл зүйтэй байгаад байгаа байхгүй юу? Тийм болохоор тэр хүний ингээ хүлэн зөвшөөрөгдөөгүй мэдрэмж энэ хүний нэг одоо трама гэх юм уу сэтгэлийн шархыг ингээ хөндөгдчихдөг. Тэгэнгүүтээ энэ хүмүүс яадаг вэ гэхээр хадам ээж дээрээ очиж ингээд ээлдгээрээ илэрхийлж чаддаггүй учраас нөгөө нөхрөө химэлж эхэлдэг. Нөхрлөөгөө чиний ээж чинь тийм ээж чинь ийм гэл ингээд намайг тэгсэн намайг ингэсэн гэл ингээд гомдол яриад ийн л та тий. Энэ бол ер нь бол тэр босгосон гэр бүлийг нураах маш их тийм хортой зүйл байхгүй юу. Тэгэхээр
тийм одоо бэрүүдэд тийм одоо эмэгтэйчүүдэд хэлэхэд тэр хадам ээжийн үг яриа хандлага бол чамайг тодорхойлохгүй. Чи анхнаасаа л ийм өгөгдөлтэй хувийн тийм хүлээн зөвшөөрөгдөж төрсөн хүн байхгүй. Тэгэхээр миний одоо хэмжөөр миний үнцэн хадам ээжээс хамааргүй гэдгийг ойлгож ухамсарлах ёстой. Тэгээд чинь одоо нөгөө тэр хадам ээж бол хувь хүн, нөхөр бол хувь хүн. Энэ хүнийг ингээ хойлж хутгах шаардлагагүй. Хадам ээжийг ямар нөхөр одоо чиний нөхөр хүүхэд нь очиж хүмүүжүүлнэ гэж байхгүй. тийм. Тэр хүн очиж чиний өмнөөс бас те хэрүүл хийж тэр төрсөн ээжийг орхиж чиний чамтай хамт сонголт хийж явна гэж бас байхгүй байхгүй юу. Тэгэхээр тэр хүн ихийн одоо ингээд хүүн ихийн хөвлийгээс асуулаад маш олон жилийг ээжтэй хамт өнгөрүүлсэн эмэгтэй хүн байхгүй юу. Тэгэхээр яалтчгүй сэтгэлд бол тэр хүн үн цэнтэй ээж ичнээ муу байсан ч гэсэн. Тэгэхээр тэрийн бид нар гээд үн цэнийн зулгааж авч ээж чинь хэрэггүй гэж бид нар хайж явна гэдэг чинь боломжгүй. Намайг сонго тэр ээж чинь муу гэдэг чинь угаасаа л энэ бол маш том зөрчилдөөн үүсгэн байж боломгүй. Тэгэхээр хадам ээжийн үйлдэлийг нөхөртөө муулахаа зогсоох хэрэгтэй. Танаа тал тийм ийм гэл муулах бол энэ бол яг үнэндээ нөхөрт ямар мессеж өгдөг вэ гэхээр энэ эмэгтэй яг намайг хүлээн зөвшөөрөхгүй. Миний талын хүн биш биш үү гэл эргэлзэж эхэлнэ. Тийм болохоор ер нь бол хадам ээжийг намайг тэгсэнгүү, намайг хайрласангүү гэж байгаа эмэгтэйчүүд бол бас л ер нь бол сэтгэлийн байдал хүнээс хамааралтай. Хүн нөгөө хэдий чиний альва зүйлийг өөр дөрөө тусгаж авч ийн төдий чиний нөгөө дотоод шарах ихтэй гэм юм л та. Зүгээр нэг хүн нэг хэлсэн ярьсан зүйлийг энэ намайг ингэж бодож байгаа болохоор намайг тиймгээ хэлчлээ гэл өөр дөрөө л тусгаж аваад байвал төдий чинийгээр одоо таны дотоод хүүхдэд идэвхрэл хэрэгтэй байна. Тийм. Яг тийм. За яг ийм тэгэхээр жишээ би нэг юм нэмээд хэлчихье. Одоо ингээд зарим одоо ингээд дандаа хадмуудын тал муу гэж бид нараа өрөөсгөл юм байж болохгүй. Маш гоё хадмуудтай хүмүүс байна. Ерөөсөө бэрийнхаа хувийн орон зайд нь ордоггүй, хүндэтгэлтэй ханддаг. Тэгсэн мөртлөө бэрүүд нь дандаа нэг ийм одоо дутуугийн нэг сэтгэл зүйн байдлаасаа болоод нэг юмыг өлгөж аваад дүвийлгэж яриад нөхөрлөөгөө муулаад танаа таар тэгсэнгүү миний ээж өгөн намайг тэгж өсгсөн бусдын ээж тийм байна танаа ээж чинь хүүхд харж өгөхгүй байна ирж гэр цэвэрлэж өгөхгүй байна би ядарч ах тэрөөсөө ингээд тэгээд эрмэгтэйчүүд ч ер нь бол цөөнгөө байгаа. Тэгэхээр одоо ингээд мэрсэр мэдээж байна л да. Тэгэхээр энэ эмэгтэйчүүд өөрсдөө бас сэтгэл зүйн асуудалтай байхгүй юу? Энэ хүмүүс өмнө нь аав ээжээсээ авч байгаагүй энэчлийг хадмаасаа нэхэд далдуур энэ далдуур гэдэг нь чинь далд тухамсараараа ингэ үлдэгдээд байна. Тэгэхээр энэ болгоны цаана учир шалтгаан байдаг. Тий одоо ингэ учиргүй хадам ээжтэй тургуунд хүрдэг эмэгтэйчүүд байд юм байна. Зүгээр тэр чинь гэртээ ирээд хүүхдийг харж өгье, гэрийн цэвэрлэж өгье гэж хадам ээжийн тэр үйлдэлийг төвчж чаддаггүй бэрүүд байгаа байхгүй юу? Миний орон зай талтаад ингээ урлаад байгаа юм шиг байна. Дураараа орж ирээд ингээд миний орон зайд халтаад юм хийсэн ч ингээд төгс хийхгүй байна, тэгж байна, ингэж байна гэдэг бэрүүд байдаг. Энэ юу вэ гэхээр тэр одоо тийм үйлдэл мэдрэмж төрөөдөйвэл бид нар бас өөрсдөө ажиллах хэрэгтэй байна. Асуудалтай хадам ээж байгаа дэвэл нөгөө талдаа асуудалтай бас бэр байна. Тий, ер нь бол аль талдаа. Тий. Тэгэхээр альва юм нэг талдаа байдгүй байхгүй юу? Хэцүү хадам ээж байвал хэцүү бэрж байдаг. Тий. Тэгэхээр ерөнхийдөө миний амьдрал хэцүү өрнөж байвал яг үнэндээ эргэн тойрон хэцүү байх юм бол миний дотоод байдал эмх замбраагүй байна гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө хүн хажуудхаа засъя, амьдралаа засъя гэвэл эхлээд өөрийнхөө дотоод байдлаа зас эмгцэгцэнд орвол тэгвэл хүнийг 100% өөрчилж чадахгүй 20% л нөлөөлж чадах юм бэл. 20%. Тийм. Тэгээ хүн яг ингэж бодох хэрэгтэй гинэ. Одоо ингээд хүүхдийг бид нар хүүхдээ шууд ууралж шууд уурыг болиулж. Ингээд
муухай хандлага ааштай шууд очил болиул. Тийм. Шууд ингээд нөлөөлж чадна гэж боддог гинэ. Шууд хүүхдээ өөрчилж чадна гэж боддог гинэ. Уйлалтанд орилж ивэл чи бол одоо чи сайн хүүхд байх ёстой гэл би ээж нь юм чинь энэ хүүхдийг өөрчилж чинь гэж боддог гинэ. Тэгтэл ямар ч тийм боломж байхгүй биднэрт одоо ээж хүний үүднээс 20% нөлөөлж чадна. Харин та юун дээр анхаарах хэрэгтэй яг энэ одоо энэ алганы гарын 5 уруу шиг те өөрийнхөө одоо сэтгэл хөдлөл зам байдал өөрийнхөө өнөөдөр юу өмсөж одоо цаг агаарта яаж тохируулж хувцлах юм те одоо бид нар бас яг энэ нөгөө нэг юу төвчрээд явлаа төвчрлийг бид нар өөрчилж чадахгүй ш. Тэгвэл төвчрэлт та ямар ном подкаст сонсоо юу хийгээд явах тэр бүх нь өөрөө л ингээд удирдах чадна. Өөрийн бодол санааг бас яг ингээд өөрөө ингээд алхамда одоо англи хэлэн дээр бол mind your business гэдэг үг байдаг байхгүй өөрийгөө хийчих гэсэн үг байхгүй mind гэдэг чинь өөрийгөө бодолтой өөрийнхөө ухамсартаа өөрийгөө хариуцж явах байхгүй. Тэгэхээр бид нар яг ингээд энэ алгамдах яг энэ гарын 5 уруу шиг өөрийнхөө бодол санааг өөрөө хариуцаад өөрийгөө өөрчилж чадхаас биш хүүхдийг өөрчилж чадахгүй юм байна. Тэгээ бид нар нөхрөө өөрчилж чадна гэж бодоо суучдаг штэ. Хайртай юм чи нөхрөө өөрчлөөс. Бас хадам аав ээжийн талаас чи нөхөртөө сайнаар нөлөөлөд нөхрөө өөрчилж яагаад чадахгүй байгаа тий. Нөхөр чинь яагаад энэ муу зуршлаа хаяхгүй байгаа. Одоо арх уудаг нөхрөө тий. Энэ эхнэр нь яагаад нөхрөө өөрчлөөд арх уулахгүй байж чадахгүй байгаа тий. Тэгтэл арх уудаг хүний цаана маш олон тий бага насны сэтгэл зүйн асуудал байгаа байхгүй тий. Нэг өчигдөрхөн би нэг зүйл уншсан. Тэр их айгүй сонин үнцэг санагдсан учраас тэр юу уншсан бэ гэхээр тэр ээж ингээд өглөө болгон хийцтэй цай чандаг гинэ. Тэгээ охиндоо зааж өгдөг гин. Хүү охинтой юм байна л да. За хийцтэй цай бол маш одоо чухал Монгол хүний хувьд одоо эдээ ундааны одоо тэр гарч байгаа өнөр те тэр одоо хүний уламжлалт байдлаас бол одоо хүний нөгөө хий бадгана гэдэг юунд айгүй ашиг тустай юм байна л да. Тэгээд цайныхаа дээжийг ингээд өглөө шууд ингээд хүүтэн ус уухгүйгээр би одоо ингээд охиндоо яаж гоо хийцтэй цай чанаад өглөө тэрийг уух вэ гэдгийг охиндоо ингээд зааж өгөөд нөхөр хүүхэд одоо хүүхдүүдтэй ядгаа. За би ч яг ингээд охиндоо ингээд хийцтэй цай хэрхэн сайхан цай чанахыг ингээд заагаад сайн бэр болохыг одоо би бол ингээд охиндоо заачлаа. Гэхдээ миний хүүгийн эхнэр ирээд үед те миний хүүг өглөө хүүтэн ус уухыг зөвлөдөг байвал би одоо яах юм бэ гэж битсэн байсан. Надаа айгүй сонин үнцэг санагдсан байхгүй юу? Яагаад тэр ээж шууд те бэрээ ингээд бүр ирээдүйд орж ирээчгүй байгаа те хүнийг шууд заавал ингээд өөрийнх нь хүүхдэд ингээд хүүтэн ус уулгадаг. Айгүй муу дүртэйгээр шууд төсөөлж чадчих байгаа юм бэ. Энэ ямар сонин үнцэг вэ гэж би бодсон байхгүй юу? Тэгээ миний бодлоор бол ээж нь тийм үнэхээр гоё тийм сайхан уламжлалыг шүтдэг хүүхдээ ингээ үлгэрлэж харуулж байгаа. Их гоё үнцэг байна л да. Ер нь бол тийм үнцгийг өг нь хүүхд нь хараад өсөж шít. Тэгвэл хүн ягаад ирээдүйд бас ээжгээ тийм сайхан эмэгтэйг сонгох боломжтой гэдгийг олж харахгүйгээр шууд миний ирээдүйн бэр тийм миний хүүг одоо хүүтэн ус хотоодн дээрээ залгуулад хотоодны илж галыг нь унтраадаг эмэгтэй хаа нэгтэй өсөж байгаа. Тэгэхээр би одоо яана? Тийм бэр ороод ирэхээр гэдэг өнцгөр бичсэн байсан. Энэ их айгүй сайн санагдсан. Тийм болохоор би өөртчлээд одоо тэр хүн одоо миний насны л эмэгтэй ба шүү дээ. Тэгэл жоох надаас ихч байж болно. Ирээдүйд хадам ээж болох хүмүүс ийм өнцгөр бас битгий хандаасай гэж яасан. За бас сүүлд нэг саяхан нөгөө юунаас нэг юу яллаа шүү дээ. Бэр ирнэ гинэ тэ манад одоо хүүгийн ихнэр ирнэ гинэ. Тэгээд одоо бараг л юу хийхийг шинжих гээд яаж шалах уу гэсэн байсан. Тэгээд эн чинь нөгөө сошиалор явж байсан. Гэхдээ эн чинь болохоор уг нь бол миний мэдих Монгол уламжлал, миний өвөө эмээ бол одоо шинээр орж ирж байгаа бэрийг одоо тийм зарц шиг үздэг хүмүүс бол биш л дээ. Монгол уламжлалд бол айл гэрд ихнэр хүн, бэр хүн орж ирлээ тэрнийг ёс төртөө гуйж авахаас өксүүлээ те хүндэтгэж харцдаг штэ. Монгол уламжлалд хизээ нэг хүүгийнхаа эхнэрийг манай гэрээ ажлыг хийх гэж байгаа зарц ирж гин гэж боддгоо штэ. Энэ бол угаасаа нөгөө эмэгтэй хүн ирээдүйд ихнэр хүн байх, ямар хүн байх гэдгийг ээжээсээ үлгэрлээ суралцдаг Монгол уламжлал байгаа. Тэр хүн ирээд тэргээгээл хийдэг болохоос ш.
хадмууд нэрээ заа чи яаж ин аяг тавгаа яаж угааж ин гурлаа яаж зураад байна түмпэн саваа яаж угааж ин гэдгийг одоо тийм яг хоо ингээд шүүмжлэлтэй талаас нөгөө шүүгч байдлаас шүүгчийн статустай хараад байна л да тийм яг үнэндээ шүүх шаардлагагүй шүү дээ. Тэр чинь чиний хүүхдтэй хамт амьдралыг туулах гэж байгаа. Тэ айлын хүүхд миний хүүхд болох гэж байгаа шүү дээ. Тэгэхээр би яаж нөлөөлж тэ сайн зүйлийг уламжлагдсан одоо миний одоо өвөг дэцээс ирж байгаа зүйлийг яаж ийдгээр тэ заах уу гэдэг дээр л фокуслах хэрэгтэй байхгүй юу? Үргэлжлүүлэн энэ амьдралыг явуул. Өөрөө хийж чадах зүйл дээр л тэгээ заавал тэр хүн миний амьдрсан амьдралаар амьдрах шаардлагагүй шүү дээ. Тэгээ өөрийнх нь орон зайг нь үлдээгээд бид нар тийм байдаг шүү гэдгийг зүгээр л ингээд заагаад өчигдлээ ер нь бол яахчгүй л дээ. Ингээд бид нар ингээд заадаггүй бид нар яг ингээд бодит ийм ийдэг харилцаа ер нь тутамг байдаг байхгүй юу? Ингээл зүгээр хөндлөнгөөс хараал ингээд шүүгээл дотроо гомдлоо л ингээд яваад идэг амар хэцүү. Тэр шаардлагагүй зүгээр шаардаад яваад идэг. Тий, шаардаад идэг. Яаж яхад өөрт нь очиод хэлэхгүй нөгөө хүүдэл хэлээл ингээд тэр хоёрын харилцааг ингээд эвдээд идэг байхгүй юу? Тэр шаардлагагүй зүгээр л ингээд заагаад өчгөлтөө. Манайхан үг нь бол тийм байгаа. Тэ? Гэхдээ чиний бас ингээд сурсан юмыг би бол хүндэтгэнэ. Тэ? Гэхдээ манайх бол ийм байна гэдгийг ойлгуулад өгчих тэгэл болоо. Тэр чинь үнэхээр ингээд дутаагаараа ойлгоод сураал хүлээгээл авна. Ингээд шүүгчийн статустай хардаг энэ үзэл бодол чинь сайн үр дагавар өгөхгүй. Бид нар энэ бол миний гэр бүлийн гишүүн гэдэг тэ энэ яг энэ байр суурин дээр л хандах хэрэгтэй юм шиг санагддаг байхгүй юу? Ер нь бол бид нар ингээд өөрсдөө нэх мундаг юм шиг ингээд хүнийг ингээд шүүх гээл муулаад энэ ингээд нийлээл хэдэн цаг суугаал муулаад бирээж муулаад хадмэжээж муулаад энэ яг үнэндээ ямар ч асуудлыг шийдэхгүй. Тийм. Бурхан ертөнц хүртэл хүнийг шүүдэггүй байна л да. Бурхан хүртэл шүүдэггүй. Хүн бие өвдөж байхад хүртэл цаанаа нэг эерэг одоо тэр хүнд сургамж өгөх гээд шүү дээ. Тэгтэл биднэрт хүн хүнийг шүүх тийм эрх олгогдоогүй юм байна. Тэрийг л маш сайн санах ёстой юм байна. Энэ цаанаасаа ертөнцийн хууль байгаа байхгүй. Одоо хараа энэ маш том эго л да чи эгоны тухай жоохон яриад өгчих юм уу? Жишээлбэл одоо миний нэг одоо төрснөөсөө хойших миний үдсэн амьдрал бол энэ л миний далт гомсор дээр байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүний үдсэн зүйл арай өөр байж болно. Тэр яг надтай тохироогүй гэл тухайн хүнийх тэр чигтээ буруу гэсэн үг биш байхгүй юу? Тэгэхээр миний нэг тархинд нэг зураглал байна та. Миний зураглалд миний бэрийг ч юм уу хин нэг тохирохгүй бол тэр хүнийг би ингээ муулаад надтай тохирохгүй байна. Энийх буруу чи ингээ тэр чигтээ ингээ буруу бүтээгдсэн гэдэг би шүүмжлэл ингээд тийм хандлага байхгүй. Энд чинь ертөнцийн хуулийг зөрчиж байгаа байдал. Энэ ертөнцөөс хэн юу сурж ийн тэрийг л ингээд гаргаад байгаа шүү дээ. Хүн болгон чи өөрөө нөгөө дахин давтагдчихгүй өөр. Тэгэхээр тэр чинь тухайн хүний өгөөдөл байгаа байдал анханасаа л ер нь бол энэ оршихуйдэр энэ бол инхүүлэн хүн болж төрсөн бол анханасаа л инхүүлэнд ийм гой заяа өгцсөн. Би хин ч үгүйсэх боломжгүй. Тэ инхүүлэн чи миний одоо ботсон шиг байгаагүй гэл би инхүүлэн ингээ шүүмжлэлт доошин хийгээл бид нар ч ихтэй инхүүлэн үгүйсгэж байгаа эго. Тэ тэгэхээр энэ эгоны тухай чи ярих юм уу? Тэгээ манай нөгөө дүлгүүн гээд найз бид нарт эгоны хичээл орж ирсэн. Тэгээ хүнд бол одоо би яг нөгөө тоочны бол хэлж мэдэхгүй 9 төрлийн эго байд юм байна л та. Тэгээд тэр нь ингээд нөгөө одоо яг нөгөө өвчнөө хайрл ном дэр байдаг штэ. Хүний энэ буруу зан ааш одоо энэ дадлууд нь эргээд хүнд нөгөө өвчин болоод тэгээд ингээ уламжлагдаад ингээд өвлөгддөг юм байна гэт. Тэгээд тэгэнгүүт яг тэр эго гэдэг маань өөрөө юу гэхээр бидний тархины бодол загвар байгаа байхгүй юу? Мэдрэмжээс шал тусдаа зүйл. Мэдрэмж гэдэг бол даалт ухамсар. Даалт ухамсарт ямар мэдээлүүд байдаг гэхээр ерөнхийдөө ертөнцийн үзэл бодол, ертөнцийг үзэх үзэл. Эрэгтэй хүнийг би юу гэж үздэг юм? Эмэгтэй хүнийг юу гэж үздэг юм те? Хүн байхыг би юу гэж үздэг гэсэн тэр ертөнцийг үзэх үзэл юм байна. Тэгтэл бид нэр тэр үзлээ өдөр тутмын бодолтойгоо андуураад идэг. Эго гэдэг маань болохоор бидний одоо бодол
байгаа байхгүй юу? Тархины бодол санаа. Тэгээд энэ бодлоос юу үүсдэг вэ гэхээр хүний ямар бодолтой байна, тэрнээс ямар зан авир үүснэ. Тэгээ ямар зан авиртай байна, тэрнээс одоо эрг байна уу, сөрөг үйлдэл үүснэ. Тэр үйлдэлээс юу үүсчихэд сэтгэл хөдлөл үүсчихэд. Тэгээд тэр сэтгэл эхлээд сэтгэл хөдлөл үүсээд дараа нь тэр маань үйлдэл болчихэд. Уур гэдэг сэтгэл хөдлөл үүсвэл мэдээж хүн зохиод авах үйлдэл ч юм уу тий. Тэгэхээр энэ одоо энэ байгаль дэлхий бүгд амьтай хэрнээ бид нар шиг үеийн үргүү гинэ. Яагаад гэвэл хүн сэтгэл хөдлөлтөй учраас үйл өртөө гэдэм бэ. Үйл хөдлөл гаргаж байгаа учраас. Тэгээд миний нөгөө нэг хамгийн одоо ингээд нөгөө бид тэр өвчнөө арил номыг чи ингээд юу хэлбэрээр нөгөө аудио хэлбэрээр сонсож байгаа байхгүй. Тэгээд яг нөгөө 2 дугаар бүлэнд тэгж эхэлтээ. Хүний ямар зан авирууд өвчнөд хүргэдэг вэ гэл тэнгууд маш чангаар бардамнал гэл хэлдэг байхгүй. Тэгээ бардамдаг хүн маш ийм юу өвчнөд тусдаг. Оншин тодорхойгүй. Тэгээд дээрэс нь аль эсвэл маш тийм хүнд эмчлэгдэхгүй өвчин тусдаг гинэ. Тэгээ миний яг энэ гол зүйл өвчин маань юу гэсэн бардам лсэн байхгүй. Маш юм бардам хөөхтөсөн. Багаас айлын баг болохоор ч тэр юм ингээд маш тийм бардам дээр хүний үг хүлээж авдаггүй. Тэгсэн хэрнээ ингээд өөрийгөө нэг л их ингээд дээгүүр тавьчихсан. Тэгээ би ингээд эгоогоо ингээд бодоод үтсэн чи би яг нэг юм хатан шиг эготой байсан юм байна л та. Маш ингээд бардамнаад байтг. Тэнгүүтээ миний өвчний он шүү байсан бэ гэхээр шинжилгээ өгөхөр гардаггүй. Илэрч өгдөггүй. Тэгсэн хэрнээ эмчлэгддэггүй. Тэгээд тэр маань ямар өвчин бэ гэхээр тахлааны системийн өвчин. Миний дархлаа муу сул байна. Тэгээд ингээл маш би шархирч өвдөд байна. Тэгсэрнэ дархлаа чинь ийм байна гэсэн яг тийм шинжилгээгээр гаргах зүйл байхгүй шүү дээ. Тэгээд хүнд бас өөр ямар эгонууд байдгүй гэдгсэн чинь бусдыг шүүх, буруутгах, ичгүүр хүртэл эгонд ордог гэж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл хүний мөн чанарт чинь ичих зүйл байдгүй юм байна л та. Тэгээд хүүхэд хүртэл ингээд нөгөө хүмүүсийн урдуур ингээд шалтан нүцэн гүйжидэг шүү дээ. Ичих зүйл байхгүй тий. Тэгэхээр яг тэр ичхүүрийг амсна гэдэг ч өөр маш доогуур нэр байгаа. Ичхүүрийг хизээ яаж хийсэн бэ? Би өөрөө ичхүүр дээр бол ягааг надад бол тэр төрлийн эго ажиглагдаагүй учраас ягааг би эмчтэйгээ болохоор яг тэр өөртөө бол би яг бардамнал дээр ажиллаад тэгээд эмчтэйгээ болохоор яг тэр бусдыг шүүмжлэх дээр ажиллаад тэр нөгөө дотоод шүүмжлэлээс болоод би маш их дотоод айдастай. Тэгээд тэр айдас маань эргээд нөгөө нэг миний яг тэр нөгөө нэг дархлааны эсвүүд маань айдас болж хувираад байсан билээ. Бардамналын тэгээд яг цаад зорилго нь юу юм бэ? Наа чи юм байгаа. Ер нь бол 900 хуулийн эсрэг байна л та. Одоо ийм байгаа байхгүй. Миний бодлоор энэ ертөнц орших уу ийм байх ёсгүй байсан. Буруу байгаад байна. Тий, буруу байгаад байна гэдэг ийм хандлагатай байгаа даахгүй. Миний бодлоор инхүүлэн гэдэг чинь юм байх ёсгүй байсан. Бурхан чи нэг буруу бүтээсэн. Бусдыг үгсэж. Тий. Чи нэг бэрээ муулах, хадам мэж муулах болгон чинь юу вэ? Гэхээр миний бодлоор бол тийм байх ёстой байтал ийм байгаад байна. Энэ бол буруу. Ийм нэг эго хандлага байгаад байгаа байхгүй юу? Инхүүлэн чи одоо энэ бөөрийнхөө байгаа нь айгүй буруу юм биш тийм чи гурвалжин л байх хэрэгтэй байхгүй юу гэдэг. Одоо чинь энэ яг л тийм юм болоод байгаа. Хадам болон мэрийн хооронд зөвшөөрч чадахгүй бардамнаад байгаа байхгүй юу? Тэгэхээр зарим хүн надад ингэ шүүмжлэл ирлээ дээ. Одоо инхүүлэнгийн нөгөө бардамлалтын зам дээр бид нар ажилласан те сая гэлээд байна. Тэгэхээр энэ дээр юу вэ гэхээр инхүүлэн хин нэгнээс ирж байгаа хандлагыг те бардамнаад дотроо илэрхийлэхгүй мөртлөө эсэргүүцэлтэйгээр суулгаж байгаа байхгүй юу? Үгүй. Энэ одоо амжилттай явж байна. Би ч гэсэн тийм байх ёстой. Би амжилтгүй байгаа дээрээ шүүмжлэлтэй гандаж бардамнаад байгаа байхгүй юу? Жишээ нь янз бүр энэ бол ер нь бол миний бодлоор ингээд ийм байх ёстой байтал ийм болчлоо гэдэг л хандлага. Эго гэдэг дээр ер нь бол ихэнх хүмүүс айгүй юу одоо сайхныг хүртэл би ч гэсэн энийг мэдхээс өмнө айгүй нөгөө нэг юу ойлголттой явж исэн юм байна. Дотоо ойлголттой явж исэн юм байна. Эго гэхээр зөвхөн нөгөө
хит өөрийгөө дүүйлгөх байдлыг эго л гэж бодоод одоо нийгэм сошиал дээр ерөөс эго гэдэг чинь тэр чигээр явж байна. Энэ амар эготой амтан гэдэг. Эго чинь сайн тал байна. Эго яг яагаад үсэж байгаа юм те? Эго ямар үүрэгтэй ингээл бидний бусдаас хамгаалах үүрэгтэй. Би ингээд сул дорой ингээд байгаад ч дуурахгүй байна гэдэг чинь би нөгөө хүнээс өөрийгөө хамгаалж байгаа байхгүй. Аль эсвэл би ингээд маш их ингээд бардамнаал би өөртөө өөртөө итгэлтэй гэдгээ батлах гэвэл тэр чинь нөгөө хүнээс ч өөрийгөө хамгаалж байгаа хэлбэр байхгүй. Эго яаж хамгаалдаг вэ? Нэг бол сул дорой олгож хамгаалдаг, нэг бол бүр төвөөлгөж хамгаалдаг. Нэг бол хит эгоор, нэг бол өөрийгөө хит. Тэгээд аль эсвэл хүн өөрийгөө эготой байна уу үгүй байна уу гэдэг яаж шалгадаг вэ гэхээр эготой маш айцтай байдаг, өөртөө итгэлгүй байдаг. Тэн дээрээ шалгачих. Би маш их дотоод айц зөрчилтэй. Тэгээд дээрэс нь би маш өөртөө итгэлгүй хөвтэйсэн байхгүй. Тэгэхээр миний эго бартангал их байсан гэсэн үг. Тэгээд эгог бас яаж шалгаж болдог вэхээр өөрийгөө батлах гад юм те. Ямар нэгэн байдлаар би ийм штэ, би тийм штегээ батлах гад байдаг маань ямар эго байдаг вэхээр өөрийгөө үнэлээгүй дотоод үнэлэмжээ бусдад батлах гэсэн айц юм бил. Тэгэхээр энэ болгоны ард ийм айцуд явчихдаг. Өөрийгөө нөгөө их өөрчилж гочлоод байдаг шүү дээ. Тий. Би өстө тийм болохоор ер нь айгүй хүмүүсийн ярианаас би ийм байхгүй, тийм байхгүй. Тэгээ энийг нь манай хүүхд яг ингэж дүрээчлээ. Би угаасаа ийм амт байсан ингээд байгаа чи эн чинь юу вэ? Одоо би ийм байхгүй юу, тийм байхгүй юу гэдэг чинь ерөнхийдөө уг нь бол бусдад хүмүүс өөрийнх нь тэр байдлаар нь хүлээж аваагүйд нь гомдлоод байгаа байдал байхгүй юу. Хүлээж зөвшөөрөхгүй шүү дээ. Бусдад хүлээн зөвшөөрөхгүй болохоор би хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэгэхээр энэ мэдээж эго байхгүй юу. Эго чинь дандаа өөрийгөө өвөөлөх биш дээ. Доогуур өөрийгөө дээгүүр үнэлэх чинь эго бол доогуур үнэлэх чинь бас эго байхгүй юу. Чи өөрөө энэ ертөнцийн төр хүн болж ирчээд чи өөрийгөө худалдаж аваагүй. Чиний энэ эргэн систем болгон чамд үйлчилж байна. Тэ? Энийгээ би доогуур үнэлэх эрх надад байхгүй, уг нь байхгүй. Талархах хэрэгтэй. Талархах хэрэгтэй. Би ийм одоо ингээ материалын ертөнцийн ингээ хүн болоод ирсэн нь өөрөө гайхамшиг байхгүй юу яг үнэндээ. Тэгэхээр энийг би ингээ доогуур үнэлээд байвал энэ ертөнцийн хуулийг зөрчиж байна. Бусдыг бас доогуур үнэлвэл ертөнцийн хуулийг зөрчиж байна. Бас би бусдаас дээгүүр гэдэг чинь бас л ертөнцийн хуулийг зөрчиж байгаа байхгүй юу. Чинь их тэгш адилхан байна. Хүмүүс ингээд энэ мөнгөтэй мэдлэгтэй гэл тухайн хүнийг ингээд өөрөөсөө ингээд дээгүүр юм шиг л бодоод байгаа тийм. Гэхдээ л яг үнэндээ тийм биш. Тийм боломж хүн болгонд тэгш ирэх олгогдсон байгаа байхгүй юу. Бид нар тэр потенциал тэр бүх зүйлээ ашиглаад тийм төвшөнд хүрэх боломж хүн болгон дээр байгаа. Тэгээ миний эго болохоор яадаг байсан гэхээр намайг бусдын өмнөх сул дараа харагдуулдаг. Тэгээ яагаад ингэ ажил дээр би ингэ сул дараа харагдаж юм гэхээр чинь надад ямар нэг үүрэг даалгавар ирэхгүй шүү дээ тий. Юмс цухтаад. Тэгээ би ингэ хичээл сургууль дээр ингэ наамж юм юуш дуурдаггүй тий. Хойш сус хөөхтэйсэн. Тэр өөрийгөө хамгаалж чинь тий. Багш ямар нэгэн илүү даалгавар өгөхгүй шүү тий. Аль эсвэл одоо ингээ бүх хүүхдүүд ингээл ямар нэгэн байдлаар өөмүүлэл хэрэгтэй хүүхд орооцолчод би тэгдэггүй хүүхдээсэн баг. Яагад гэвэл миний эго намайг сул дорой болгож намайг хамгаалж байгаа хэлбэр. Одоо ингээд эгогийн сая сайн талын нэг хүлэн ярьлаа. Нэмээд нэг юм хэлэхэд эго ч дандаа шаардлага тавьж тэр төвшөнд очих хэвээр тэр амжилтанд хүрэх хэвээр гэдэг дотроос нэг юм зулгаагаад идэв шүү дээ тий. Энэ бол байх хэвээр байхгүй юу? Тэр потенциал надад байгаа болохоор би өөрийн потенциалыг ашиглахгүй байвал миний эго ажиллаж урагшлаач гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр би энэ орших ертөнцийн сайн сайхан зүйлийг би хүртэх хэвээр байхгүй юу? Тэгэхээр би эго бас тэр тийшээ түлхэц болж байгаа гэдэг. Зарим үеийн ингээд эгондоо хит ингээ автагдаад яваад идэг те хит одоо амжилт хит одоо мөнгө бардаа тэр зүйлийн хойноос яваад идэг энэ бол эго нөгөө тал дээр сэтгэлээ ингээ үлдээгээд идэг хүмүүс чинь хит ингээд зөрчил одоо ингээд холдчихдаг байхгүй эго нь ингээд дээшээ бол сэтгэлээ сонсохгүй доошоо явцдаг энэ хүмүүс чинь эргээд ингээд уналт руугаа ороод тэгэхээр эго дээгүүр байгаад байгаа үед сэтгэл готролд орох гэдэг байхгүй ягаад гэвэл би өөртөө тавьсан шалгуур би оюутан багтаа тийм болон ийм болон тэгэн ингэн гэд маш өндөр олон зүйл тавьсан байгаа. Гэхдээ би ээж болоод ирсэн чинь хүүхдээ хараад гэр бүл ингэсээр байгаад миний нөгөө хийх ёстой зүйлүүд маань нэг биелэгдээгүй хойшлогдсон. Тэгэхээр энэ үед чинь би ингээд
магадгүй л юм байна да. Гэл ингээл шууд ингээд готролд орох гээд идэх. Тэгэхээр юу юм аа гэл ингээд. Тэгэхээр энэ эго болон сэтгэл хоёрыг ингээд давхар авч явах хэрэгтэй байхгүй юу? Ингээд бид нар ингээд сэтгэлээ ингээд орхичоод эго хэд дөвийгөөд ирэхээр л ер нь бол ингээд бас л би нөгөө өвчтэйгээ ингээд ажилтсан надаа ямар эго байсан гэдгсэн чи тандаа өөртөө өндөр шаардлага тавьдаг. Тэрэндээ хүрээгүй гэсэн болоод миний яг гол сэтгэл гутралын маань шалгуур тэр байсан. Тэнгүүтээ чи нөхөрчин чамайг хайрлахгүй, нөхөрчин чамайг хөөрхөн гэж хэлэхгүй юм чи миний дотоод хүүхэдтэй би чамд хөөрхөн бай сайхан бай гэж хэлэхгүй. Яагаад гэвэл энэ ертөнцид чи бусад хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэ өөртөө маш өндөр шаардлага тавьчаад тэгээд тэр дотоод хүүхдээ би гомдооцсон гэсэн байгаа байхгүй. Тэгээд одоо ингээд дотоод хүүхдээ ингээд маш их гомдоогоод ингээд шахалтлаад тахаар тэр хүүхэд өвгөн дүрт итгэхэ болчихдээ. Би ингээд анх ингээд бясалгаал тайван суугаал чи ингээд хөөрхөн шүү. Чи бол ингээд хайрлагдсан, ойлгогдсон хүүхэд шүү гэхээр эргэж харахгүй. Тэгээд тэр маш удаан хугацааны турш би юу хэлж ийж тэр хүүхэд итгэсэн бэ гэхээр өөрийнхөө төлөө үйлдэл гаргаж ич. Тэгээ нэг удаа үйлдэл гаргаад бас итгээгүй. Бүр давтан үйлдэл ингэж өөрийнхөө төлөө ингэ гаргаж иж өглөө эрт босох ч юм уу те аль эсвэл дасгал хөдөлгөөн хийж тенсээр хичээлж эрүүл хооллож те өөртөө хоол бэлдэж ингэж тэр хүүхэд итгэдэг болсон. Тэгээд миний бас нэг дотоод хүүхдийн асуудал юу байсан бэ гэдгсэн чинь өөртөө сайн сайхан хүлэн зөвшөөрч чаддгүй. Би ингээд нэг гадуур ингээд хоёр найзтайгаа ингээд инээцсэн ингээд явж байгаа хгүй юу. Тэг чи манай нэг хамаатны их намайг автобуснаас харсан гинэ. Тэг надад ингээд хэлэхгүй юу. Би ингээд чамаа ингээд автобуснаас ингээд хотын төвд харсан штэ. Чи амар инээцсэн явж исэн гэд найзтайгаа. Надад ингээд нэг тэр үгийг хэлсэн чинь буруу зүйл би яг тухайд хийцэн санагдаад яг гимшээд юм сонин мэдрэмж төрөөд байхгүй тэгээ би тэр мэдрэмжээ ингээ ойлгохгүй тэгээ дараа нь ингээ эмчтэйгээ ажиллаад мэдэрсэн чинь би өөрөөртөө аз жаргалыг хүлээн зөвшөөрдөг. Инээж ханаагаад ингээ найзтайгаа гоё явахыг хүлээн зөвшөөрдөггүй байсан учраас буруутай гимшилтэй мэдрэмж аваад байсан байхгүй. Тэгээд эмч маа надад ямар тасгал хийлгэсэн хэрэг толон тараад чи ингээд өөрөөрөө амьдрах жаргалтай амьдрах хэрэгтэй шүү гэд баг би нэг сар гаруй тэгж хилжээ чи миний дотоод хөвгт итгэж байгаа байхгүй. Нөгөө тийм сонсон эго байна. Өнгөлөнгийн юуг ярьсан чинь нэг юм санаанд орлоо л да. Одоо нэг сайхан зүйл боллоо штэ. Тэгэхээр хүнд нэг одоо сайхан зүйл боллоо. За би нэг гоё хүмүүсийн хатаархтал машин худалдаад авчлаа л да тий. Тэнгүүт манайханд одоо нийтлэг нэг ажилтдаг мэдэн штэ. Жохон даруухан байгаарэ. Хит их сагж яагаад хил ам дүртэхгүй гэлдэгдэг. Тэгээд тэрнээс нь болоод ч юм уу нэг те зарим хүмүүс нэг юм одоо өөртөө сайхан зүйл болсны дараа нэг муу зүйл болчихгүй гэсэн айдас байгаа. Тэгээд тэр чинь нөгөө багад нөгөө нэг ингээд бодоод ингээд ажиллаад үзэхэр нөгөө юу гэдэг штэ. Ойлгох хүүхдээ хошно урд өдрөө умсдаг гэж чи ингэж их хийнэж байгаа маргааш чи яг нэг сайхан хусуулна гэдэг юм маань бас нөгөө хүүхдэд сайхан зүйлийн араас ард нь муу зүйл тохиолдно гэдэг айцыг нөгөө үг хэлээрээ бид нэр өгөөд идэг юм шиг санагдсан. Энийний хор шиг бол өнөөдөр маш их байгаа шүү дээ. Мөнгөний блог яг энэ сэдвүүдээр холбогддог очдог байхгүй юу? Жишээлбэл тэр хүн ингээ хөдөлмөрлөд гоё амьдрахыг хүсэж байгаа тий. Гэтэл өөртөө зарцуулах гэхээр бусдын хандлаганаас айдаг хил ам цагаан хил ам хүмүүсийн хатаархалчихгүй ерэн гээд тэгэнгүүтээ би өвд чинь муу зүйл болчихно гээд яг нөгөө мөнгөний блогтой болоод тэгэл нөгөө мөнгө ирэх урсгалыг хаадаг. Далд хумсараас тэр мөнгнөөс ер нь би бас нөгөө мөнгөний блогтойсэн мэл штэ ингээд нөгөө гэртээ ингээл жоохон үнэтэй юм авчих штэ өөртөө хувцас. Тэгээ тэрийг ингээ 5 10 жил хав тарчдаг. Гой үнэтэй цаг маг авлаа хэрэгжилж чадахгүй. Тэр чинь ингээ блок байгаа байхгүй юу. Тэгээ өөрөө тэр сайхан зүйлийг би хэрэгжилж болно гэж хүлээн зөвшөөрч чаддаг. Тий, авцын хэрэгжилж чадахгүй. Тэгээ нэг үнэтэй юм авчихаар ингээ шаналаад ингээл дотор нэг булч чулаа ингээ орсон шиг би юу хийчих гэл ингээ унтаас ярьсан чинь хөндөртэй. Тэгээ одоо эмчтэйгээ ажиллах тэр мөр бүрөөж байхгүй болсон. Гоё болсон уу? Тий. Тэгээд би ч одоо бүр шинэ юм хөдөлж авахгүй байгаа шүү дээ. Яагаад гэвэл тэр нөгөө өмнөх юмнуудаа өмнөх гоё юмнуудаа ингээд хэрэглээ сурцсан. Тий. За өнөөдрийн яриа маань маш олон сэдврүү бид нэр угаасаа өсчиж орох шиг боллоо. Хүүхдийн талаар ярьлаа, гэр бүлийн талаар ярьлаа. За харилцааны талаар.
За харилцаа чи амар олон янз байгаа шүү дээ. Би зөвхөн ээж гэдэг дүртэй биш энэ нэг нь бас хин нэгний ээж болно, хин нэгний эхнэр болно, Хин нэгний хатан ээж болно. Тэ маш олон төрлийн талаар ярьлаа, бэр болох талаар ярьлаа. Та бүхэнд хэрэгтэй, өр өгөөчтэй зүйлийн талаар ярилцсан байх гэж бодож байна. Мөн дараагийн удаа ч гэсэн бас бид нар гоё сонирхолтой сэдвүүдийг хөндөж ярих болно. За ингээд миний урилгыг хүлээн авч ирсэн нэгүүлэндээ ментор нэгүүлэн мөн Жайна сэтгэл зүйч Жайнада маш их баярлалаа. Баярлалаа.